За тэгэхээр сая прокурорууд 40 хэдэн хуудастай 2 цаг гарan ялах дүгнэлт уншлаа. Тэгэхээр ялах дүгнэлтийг харахад бол ер нь нэлээд судалсан л да. Энд чинь бараг одоо сар болчихлоо шүү дээ. Тэгээд судлахад бол ерөөсөө нэг юм 4 багц асуудлын хүрээнд л ялах дүгнэлт хийж байгаа. За тэгээд энэ дүгнэлт нь ямар вэ гэхээр нэгдүгээр яг энэ нэг асуудал ч ерөөсөө энэ дөрв дээр л байна. За нэгдүгээрх нь юу вэ гэхээр нүүрс гэдэг засгийн газрын хөтөлбөр одоо засгийн газраас гараагүй байхад ганц бүх албан тушаалаа ашиглан MGL, SPD компаниудыг багнуурын уурхатай гэрээ хийлгэсэн гэж. За энэ нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь юу гэхээр багнуурын уурхайн төлөөлөл өдөр зөвлөлийн 2013 оны 8 сарын 8-ны тогтоолоор энэ нэр над байгаа шүү дээ. 8 сарын 8-ны тогтоолоор 1 тонн шигшиж ангилсан нүүрсний үн 39 мянган төгрөг байхад хямдруулаад 27,500 төгрөгөөр гэрээ хийлгээд багнуурыг хохиротсон гэж. За гурав дахь нь юу гэхээр 1 тонн нүүрсний үн 50-аас 60 мянган төгрөг байхад 80 мянган төгрөгөөр үнэтэй зардсан гэж. За дөрөв дахь нь юу гэхээр менежмент хийсэн компани бөөн татвар нууцсан. Дээр нь ганц хүч жолоочороо дамжуулаад компаниас бөөн мөнгө авцсан гэж. За ийм дөрвөн үндсэн дээр л байгаа бүх юм дотор нь. За тэгэхээр энэ дөрвөн үндслийг ингээ харангуут энэ нөгөө аюултай тэмцэх газрын энэ нөгөө бэлдсэн энэ мөрдөн байцаалт хийсэн хавц сэргийг харахаар бол яг энэ дөрвөн үндслийг барьж хагаад тэгээд нотлох баримт цуглуулсан байна. За нотлох баримт цуглуулахдаа хоёр төрлөөр цуглуулж байгаа. Нэг нь юу гэхээр шинжээчийн дүгнэлт гэдгээр нөгөөх нь гэрчүүдийн мэдүүлэг гэдгээр цуглуулж байгаа. За тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлтийг нь яаж хийсэн бэ гэнгээ харахад энд бол юу гэхээр маш дутуу баримтууд бүрдүүлж өгсөн байна. Яг тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг барьдуулж өгөхдөө компаниас нь баримт аваагүй байна. Багнуурын уурхайгаас авсан хүмүүс би мэдэхгүй нэ. Яг л компаниас аваа гэдгийг энэ өмгөөлөгч энэ хүмүүс хэлээд байгаа. Танараас авсан. Юу вэ гэхээр энэ хурааж авсан баримтын хүрээнд нэг аюултай тэмцэх газрын байцаагч өөрөө хэсэг баримтыг тасдаж аваад тэгээд өгөө шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. За шинжээчийн дүгнэлт гаргахдаа бол энд бас хөтлөгдөж хийсэн тийм юмнууд харагдаж байгаа шинжээчийн дүгнэлт. Би хойно тэр яаж хөтлөгдөж тэгээд тэдний өссөн дүгнэлт гаргасан бэ гэдгийг хэлнэ. За хоёрдугаар байцааг шийдэх хуулийн хүрээнд бол одоо энэ гэрчүүдийг нотлохдоо нотлогоо гаргуулахдаа бол эрүүгийн байцаан шийдэх хуулиар хоёр зүйлийг хоригддог байхгүй. Тэр юу вэ гэхээр хөтлөн байцаах юм уу тулган байцаахыг хориглоно гэж байна. Гэтэл энэ улсууд бол юу вэ гэхээр маш их тулгаад хөтлөөд байцаацсан. Энэ бүх одоо гэрчүүдийн асуултуудыг бүгдийн тусад нь ялгаж байгаа манай баасан дөрж өмгөөлөгч анализ хийсэн. Тэгэнгүүт тэр бол ерөөс шууд ингээд асуултуудыг ингээд золгоо тавихтал та нар шууд харагдана. Гэхдээ би тэрийг авчирсангүйг нь мэдэхгүй. За тэгээ би юу вэ гэхээр дутуу өгсөн гэдэг ямиг бол би жишээлбэл одоо хөтлөн байцаасан гэдэг талаар би ганцхан жишээ хэлчих. Энэ 2014 оны 4 сарын 23-ны өдөр мөрдөн байцаагч багнуурын уурхай дээр очиод хамгийн анхны байцаалтыг хийсэн байна. Байцаалтч гэжтэй тэрийг юу гэхээр тайлбар авах гэж хамгийн ихний байцаалтад хийдэм болов би тэгж ойлгосон. Тайлбар аавна гэдэг дээр яасан бэхээр энэ нэг хэдэн гэрээнд гарын үсэг зурсан улсуудыг бүгдийг яаж байгаа тайлбар авсан. Тэгтээ дандаа тулгаж асуусан. Хамгийн би одоо ч Отгон баяраас асуусан тайлбарыг асууя. Отгон баяраас юу гэж асууж ийн вэ гэхээр танай компанийн хувьд MGL, SPD компанитай гэрээ байгуулж ажиллаад нүүрсээ нийлүүлэхдээ нүүрс шигших хангилах төхөөрөмжөд 400 сая нийлүүлсэн нүүрсний зөрөө дүнгээс 1 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан талаар ярина уу? Анхны удаа уулзж байгаа тайлбар авч байгаа хүн чинь тэгээ юу гэхээр ямар нэгэн акт бичиг баримт юм үзүүлэхгүйгээр шууд ингэж асууж байгаа байхгүй. Тэнгүүд 2 жил гарсан болоод эн чинь яатсан хүмүүс чинь бачимд юу мартан санан янз бүрийн болно. Тэгээ миний бодлоор бол юу гэхээр маш их тулгаж айлгсан юм шиг байна. Юу гэхээр өөти ганцгүй очраад ин гэрээ байгуулсан шүү дээ. Ганц бүх хүн тэгж хэлж байгаа. Яагаад ганцгүй очраа гэрээ байгуулсан бэ гэхээр идрийж буруу бас биш. Яагаад тэгэхээр 2012 оны 11 сарын 1-нд Отгон баяр тушаалаар томилогдсон. Тэрний өмнө Мэргэнбаатар гэж захирал байсан. Дэд захирал нь Базар гэж байсан. Энэ бусад захирлууд нь бүгд өөр хүн байсан байхгүй.
Тэгээд нөгөө ерөнхий сайд чинь нөгөө ажлын хэсэг чинь 9 сарын 16-наас нөгөө сонон бил сайд байжруулаад ажлын хэсэг юмаа яагаад тэгээд дундуур нь яг биднэрт танилцуулж ирсэн юм байгаа. Ажлын хэсэг өөрсдөө ихэнх юм аасан. Тэр ажлын хэсэгт нь өчнөө орсон тэрийн дараа нь хэлээ. Тэнгүүд яасан бэ гэхээр 23-нд Багнуур дээр очиод бүх юмаа шийдсэн байхгүй. Тэр ярианы видео бичлэгдэж ч байдгийг. За одоо ингээд асуух юм байна нүгэ тэнгүүд нөгөө улсууд асуух юм байхгүй бид нар хамтарч хийсэн юм чинь. Яам Багнуурын хамтарч хийсэн юм шиг гэдэг байхгүй. За тэгвэл одоо ингээд окей бүх юм болоо юу болоо гэдэг бичлэг байдгийг. Одоо та нарт өгсөн бичлэгэн дээр байгаа. За хоёрдугаарт юу тэгээд ингээд яг үхээр энэ хүмүүсээс бүгдээр ингээд шууд тулгаад юугаар айлгсан бэ гэхээр иймээр айлгсан бэ. 2013 оны 8 сарын 8-ны тогтоолоор шигшиж ангилсан нүүрсний нь 39 мянга байна. Тэгтэр та нар 9 сарын 27-нд 27 мянгаар гэрээ байгуулчихжээ. Ямар шийдвэрээр байгуулсан юм? Гингүүч өөр хамт унчиж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр 11 сарын 1-нд 27500 түүзийн шийдвэр гарсан байхгүй. Энэ 39 мянга энэ компани зориулсан үн биш ээ. Энэ нүүрс хөтөлбөрт зориулсан үн биш ээ гэж хэлж чадчихсан ганцхан хүн байгаа. Бямж жаргал байгаа. Бямж жаргал гэрч. Эн чинь бол юу вэ гэхээр энэ MGLSB компани шигшээд гарсан 3 шигсний том нүүрсийн иргэдэд зардаг үн юм а гэж хэлсэн хүн ганцхан байгаа. Бямж жаргал. Бус нь бол бүгд үгүй. Тий ганц хүрэл ганц 39 мянгаар ингэж яхад нь аваачаад тэр 11 сарын 1-ээс өмнө 27500 ганц хийгээл хэлсэн. Тэг учраас ганц үгэнд ороод зүгээр айгаад бушуух хийцэн. За тэгэхээр би энийг дараа энэ нөгөө юуных нь хувьд ярив. За тэгэхээр бол би энийг юу гэж хэлж байгаа хөр нөгөө гэрчүүдийг ингээд тулгаж, айлгаж, одоо нөгөө хөтөлж ингэж байцааж өмнөдөө бүрдүүлж байгаа байхгүй. За би жишээлбэл шинжээч нарт яаж одоо ингээд дутуу баримт бүрдүүлсэн бэ гэдгийг 3 жишээгээр хэлье. Жишээл одоо юм байхгүй 4 сарын 26-нд нөгөө Сэржтмаа гэдэг нэг гэрчийг нөгөө бензинийх нь ярав байхгүй. Тэрийг байцааж байгаа. 4 сарын 26-ны өдөр шүү дээ. Тэгэд юу гэхээр Сэржтмаа байцаалтандаа хэлж байгаа. Тийм ээ. Энэ одоо энэ эдний энэ 3 техник зориулаад бид нэр шатхуу өгдөг байсан юм аа. Нэг шатхууны зардал нь 399 сая төгрөг юм аа. Гэтэл энэс 170 сая нь ороод ирсэн байгаа гэж хэлдэг байхгүй юу? Тэгсэн чи одоо тэр байцаалтын одоо жишээлбэл юу аудитэд энийг гаргаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Аудит чинь ичи орлоо бол 6 сард нөгөө Эрдэм оюугийнх нь бол 7 сард аудит хийсэн байдаг байхгүй юу? Энэ 171 төлөвлөсөн байна л шүү гэж тэр АТГ-ийн байцаагч юмаа бүлжчихтэй хэлэх хэрэгтэй байхгүй юу? Хэлж өгөөгүй. Тэр байтугай өнөөдөр прокурор энийг уншихдаа яг энэний дээдлийн өгүүлбэрээр таслаа хийж байгаа байхгүй юу? 399 саяар яаж идэгин тэгээ энэ 171 тэгж тэрийг таслаад уншиж байгаа прокурор. Одоо ямар намайг буруутгах гэж нотлох байдлаар аваад байгаа юм уу? Эсвэл зүгээр л гэрчийн юмыг нотлох болгож аваад байгаа юм уу? Тэгэхээр прокурорын үйлчлэгийг сонио харагдаж байгаа. За хоёрдугаарт юу гэхээр даваагүй бас 5 сарын 12-нд яг ийм мэдүүлэл өгсөн байдаг байхгүй юу? Юу гэхээр би 26 дахь залнаа дуусан. Би ингээд Багнуур элчдийг энэ урд нь бол ийм янз бүрийн юу яаж байгаагүй. Бензин шатхууны юм бид нар хоорондоо ярьж байгаагүй. Ер нь бол би 4 сарын 26-нд 171 сая хийсэн шүү гэж мэдүүлэл өгсөн байдаг. За өшөө нэг юм байна. Багнуур элчид одоо ингээд жингийн зөрүү гэдэг юмнаас 6354 тонныг Багнуур элч зарцсан байхгүй юу? Тэрийг мөрдөн байцаагч ихний байцаалтаас асуугаад байгаа шүү дээ. Жингийн зөрүү гэдэг. Энийг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ энэ нөгөө шинжээчд энийг гаргаж өгөөгүй. Тэгэхээр шинжээч яахын өөрхий байгаан материалынхаа хүрээнд шинжилгээгээ хийж байгаа байхгүй юу? За тэгээд өшөө юу гэхээр энэ өмгөөлөгч Шаран Нямбуу болон бусдууд эдгээр хэлдэг. Анган шатны баримт төчийг маш их анган шатны баримт төчийг 10 хэдэн ийм хайрцагтай муруулсан гэж байгаа. Тэрийг юусоо нотлох баримтанд авав. Хэний яасан бэ гэхээр АТГ-ийн нэг байцаагч ийм юмнууд гээд ийм жагсаалтны 30-40 хуудас юм гаргаа өгсөн. Тэрний хүрээнд л шинжилсэн байна. Шинжилээд гаргацсан. Тэрийг шинжилэхдээ бас зарим заалтуудыг нь бол хоёр талаасаа эдний харж байгаа үнцэг эдний харж байгаа үнцэг өөр байна. Тэгэнгүүт эдгээр өөрсдөө харж байгаа үнцгээр янгуудаа энэ бол одоо ингээд ингэж авах хэрэгтэй байсан байна гингүүт прокурор сая уншиж байгаа нь бол юу гэхээр 166 дугаар зүйл ангаар ялцчихж байгаа байхгүй. 166 гэдэг чинь татвар нуусан асуудал байхгүй. Эдгээр чинь нуугаагүй. Зүгээр нөгөө татврынхаа нөгөөний төлөх юм бол энэ юм шүү энэ шүү гэж ил тавьчихсан л юм байна. Тэгэхээр 166 гэдэг зүйл ангаар энэ хүмүүсийг яллаа хийчихэж байгаа байхгүй. За тэгэхээр би одоо бас прокурор ингээд саяны 171 гэсэн 2-3 юмыг санаатай юм уу, санамсаргүй юм уу хийсэн байна. Тухайлбал одоо түрүүний уншсан юм дээр 10 дугаар утсан дээр байна.
MJLSB компани 2012 оны 11 сарын 1-ний өдрийн Багнууртай энэ 13-ны 4 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд хоног захиалсан вагоны тоогоор Багнуурын ангилах төхөөрөмжөөр ангилсан 1 тонн нүүрсийг Багнуур түүхэндээ ангилах төхөөрөмж байгаагүй. Энэ ч гэсэн бас нөгөө ичи орлоо буруу харсан байхгүй. Багнуур өөр ангилах төхөөрөмжтэй уулзаад шигссэн гэж бушуу байсан. Би дараа нь дахиад тайлбарлана. Түүхэндээ байхгүй юм гэрэн дээр Багнуурын ангилах төхөөрөмж гэсэн үг байхгүй. Энэ усаар нэмээ бичсэн байгаа байхгүй. Багнуурын ангилах төхөөрөмжөөр ангилсан 1 тонн нүүрсийг. Юу гэсэн үг вэ? Прокурор ингэж юм зохиож бичиж болдго юм уу? Чи мөр баларч байгаа байхгүй. За тэгээ өшөө прокурор бол ийм юм дээр хийж байгаа. Хоёр мөнгөний юм дээр. За одоо би бас дахиад прокурор ямар сонирхолтой юм ойлгохгүй. Жишээлбэл 384 сая төгрөг ингээд одоо эрчим төрийн аймшигт дэлгэрч зөвтөлж байгаа байхгүй. За ингээд ганц үхий нэг юм харуулаад тэгээ ингээд өгсөн юм аа гэд. Доор нь буцаа төлөгдсөн гэсэн үг байсан байхгүй. Тэрийг энд байхгүй. Асайт. Дээр нь дахиад ингэж байгаа. Ганц удаа кассаас жолооч баяр сайхнаараа баахан мөнгө авахулцсан гэдэг. Тэгвэл ганц үхий өгсөн мөнгийг яагаад энэ дээр хэлж болдгоо юм? Хэрвээ тэрийг нотлох баримтаар авах гэж байгаа юм бол буцаагаад өгсөн юм хэлж болно шүү дээ. Тэгээ ингээр чи нэг ингээл ганц үхий нөхөр тэр хувийн компанийн ганцаас баахан мөнгө авчдаг. Гэтэл тэр мөнгө чинь би хүнээс энэ хөтөлбөр эхлэгч чинь энэ компани чинь өөрөө жоохон мөнгөтэй. Компани олдохгүйсэн байхгүй юу? 20 дахь хоног байсан 200 мянгаар зарагдж байгаа юм 80 мянгаар шуудайлаад 2 шигшээ гэдэг түм юм болгоод 163 цэг байгуулад портер үргээд өгөө зардаг тэнийг олдоогүй байхгүй. Ерөнхий сайд болохоор намайг чи дуугүй хий. Бид нар шинжилгээний засгийн газар шинжилгээ гэдэг чинь сэтгэл гаргаж хийх ажил гээл цагтсан байхгүй наа. Гойсон цагаас хоёр хэлж. Тэгэнгүүт би ч гэсэн хөөрөл дөнгөж байгуулагдсан 2 сар болж байгаа ерөнхий сайд засгийн газрын шинжилэх гэж байгаа юм би бас шинжилцээд өгье гэж хөөрөл тавьчихсан байхгүй. Тэгэл ийм юм болсон шүү дээ. Тэгээ компани нь олддоггүй. Тэгсэн чинь Сүхбаатар гэж манай найз нөгөө би чинь ингээд хүн болгон руу яриад ийм юм гээд бас нөгөө итгэлтэйгэн шиг хүн байвал хүн зүгээр юмсан. Сүхбаатар яга за юм олдохгүй байдаг хугацаа явж ин. За миний компаниар хийчихлээ. Харин би тэгтээ чиний туслах эрдэнэ болгоны чи аав шүү. Ягаад тэгэхээр цаа чи их сайн залуу. Хөдөлмөрч залуу. Тэгэхээр би тэгэл гэсэн шүү. Эрдэнэ болгоныг аав. Би нөгөө талаас 2 жилийн дараа ингээ ягтан болоо сууж ин гэсэн бол би өсний эксперт залууг авдгийг. Тэр залууч интерполоор сурвалжлуулаад өдөр чи интерполоор хүн сурвалжилдаг шүү дээ. 6 сар 2013 оны 6 сард явцсан хүнийг 2014 онд хэрэг үүсгэчихэд мөрдөн байцаалтаас оргон зүхтаасан гэж хэлээд интерполоор сурвалжуулчихдаг шүү дээ. Энэ АТ гэдэг бол аюултай байгууллага. Би одоо хоошоо энэ бүгдийг хэлнэ. За тэгээ нэг иймэрхүү юм ингээд ийм юмнуудаар ингээ хараад би бол одоо юу хэлж байгаа вэ гэхээр авилаа тэнцэх газар анханасаа энэ хэргийг зохиосон юм аа. Тийм хүчтэй байгууллага учраас хүмүүсийг ингээ айлгаад энэ төрд ажилтдаг төрийн өмчт байгууллагад ажилладаг улсууд чи ерөөсөө энэ хүчний байгууллагууд ингээ за шорон тойрно чи ингээ хариуцлага үүснэ мэн гэхээр шээсмэ очдөг. Тэг яагаад тэгж ийм нөхөр бүр огт хамаагүй юм ярьдаг шүү дээ. Энэ комодын энэ төхөөрөмжийг энэ ганц үг энэ MJL-ээс шахсаар байгаад бидэрт авахуулаад. Юу MJL-ээс би чинь тэр үе сурчгүй байсан байхгүй. Тэр хингэж залуу, инхтүр гэж залуу нь тэр интернетээр хаягийг нь олоод яриад базарн зөвшөөрөөд нэгэн баатар гараас өөр ингээ яваад бүх юм өнгөрцөн байсан юм шиг. Тэгвэл ингээс та амар юм хөөргөн амтд айгаад ингэсэн байдгийг. Гэтэ яг нотлогдох учраас энэ арендаа ингээд явах. За би тэгэхээр ийм маягаар энэ хэрэг гэдэг юмыг шинжээчийн дүгнэлтийг ингэж хийлгсэн, прокурорын дүгнэлтийг ингэж хийсэн. Одоо би шинжээчийн дүгнэлтийг би дараа нь бүр задлаад яаж хийснийг би та нарт хэлж өгнө. За одоо тэгэхээр юу гэхээр нэг юм байна. За ер нь ганц ямар их хэмтэлтэй юм бэ гэдгийг эхлээ хэлэхгүй бол нэг их мундаг дарга очоод бүгдийн загнаад тамаг харангууд нь цүрч унаал тэгэл юу нөгөө уг нь бол компани дүрмээрээ бүх үнчээ эдгээр хариуцах хэрэгтэй байхгүй. Тэгээ намайг хараад сөхрөөл зүгээр бүх гэрэн дээр хариуц сурчдаг. Ийм юм байж болохгүй шүү дээ. Юу гэхээр жишээл төрийн албаны хуулиар бол би бол улс төрийн албан тушаалтан буюу 6-гийн 1-8-аар бол юу гэхээр ерөнхий сайдад үйлчлэх орон тооны албан тушаалтан байхгүй. Ямар ч шийдвэр гаргахгүй. Үйлчлэх орон тооны албан. За тэгээд Монгол Шинж засгийн газрын 93 оны 5 сарын 6-нд батлагдсан хуулиар бол юу гэхээр ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөгтэй байна гэж заасан байна. Гэхдээ тэр зөвлөх нөхөр бол юу вэ гэхээр ерөнхий сайдын зөвлөх бол ажлын хэсгийн зөвлөх бол ерөнхий сайдд ажлаа шууд хариуц тайлбарна. Албан тушаал нөө цалингаа бол хэрэг эрхлэх газарт очиж авна шүү гэж заасан байдаг. Би ийм л хүн байхгүй юу?
Тэрнээс ингээл би ингээл хэлэнгүүт л намирч унаад байдаг бол тэгвэл тэр улсын үйлдвэрийн захирал тэр хариуцлага үүрчих ямар хэрэг байсан? Цалин аваад оронтой бүгдээ суучих ямар хэрэг байсан? За тэгээд энэ ажил бол өөрөө үнэнхээр энэ засгийн газрын сэтгэл гаргаж хийсэн ажил байсан юм шиг. Энийг бол 2 жил бол ард түмэн айгүй их дэмжсэн байгаа. Хүмүүс бүгд дэмжсэн. Тэрийг би дараа нь 11 төвд ирж ирсэн хүсэлтүүдээс хансыг уншаад сонсох чинь. За тэгэнгүүт одоо эдгээр юу гэж ярьдаг вэ гэхээр бүр солиор болно. Юу вэ гэхээр ингэн ерөөсөө энэ засгийн газрын нүүрс хөтөлбөр гэж байгаагүй юм байна гэж ярьдаг байхгүй. Эдгээр юу хайдаг вэ гэхээр ийм байдгийг. Нүүрс гэдэг хөтөлбөр хайгаад авчдаг байхгүй цаас. Тэгэнгүүт нөгөө нүүрс гэдэг хөтөлбөр нь бол өөрөө засгийн газрын нөгөө 12-аас 16 оны мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн иргэдийнхээ амьдралыг сайжруулах энэ багтааны хүрээнд хийж байгаа ажил байхгүй юу? Тэгэхээр эдгээр нүүрс гэдэг хөтөлбөрийг хийгээгүй. Харин энэ нөгөө агаарын бохирдлын хүрээнд гэр хорооллын иргэдэд шигшиж ангилсан нүүрсийг хямд үнээр нийлүүлэх нүүрс хөтөлбөр гэдэг ажлыг хийсэн байхгүй юу? Нүүрс хөтөлбөр гэж оноос нь нэрлэлтэй ажил. Зүүрлж хэлэх юм бол ингэж байгаа. Одоо энэ хүний хөгжлийн сангаас Монгол улсын иргэн 0-18 насны хүүхдүүд сар бүр 20,000 төгрөг өгдөг ажлыг хүүхдийн мөнгө гэж хэлдэг. Бүх юм дээр хүүхдийн мөнгө гэж бичдэг. Шууд одоо ингээд засгийн газрын би та нарт энэ харуул 13 он мөрийн хөтөлбөр дээр юу гэхээр ингэж байгаа. Хүүхдийн мөнгө ажиглах ажлыг эхлүүлээ. Юу үргэлжлүүлээ гэдэг байж. Энэ байгаа хгүй. Одоо ингээд энэ 400 гаруй хийсэн ажлыг бичсэн байна. Тэгэнгүүт юу гэхээр хүн амын 35% эзэлдэг 930 мянган бяцхан иргэдтэй хүүхдийн мөнгөийг дахин олгож эхэллээ. Хүүхдийн мөнгө авахдаа дараалал зогсох шаардлагагүй боллоо. Энэ чи хэлцүү нөгөө нэг энэ чи аюул олон байгууллага ажиллаж байгаа. Би чинь зохицуулагч байхгүй. Хөөе мануура чамаас одоо төмөр зам илүү байгаа тавьчих гэдэг. Эсвэл төмөр зам төмөр зам мануур тийм бэлтгэсэн нүүрсийг та нар дутуу байгаа өгөөд энэ баахан хүмүүс илүү цалингүй зогсох гэдэг. Өдөрт 20 могоо ирнүүд нэг вагон дээр 14 ингээд 300 гаруй хүн бэлэн байж хэвээр. Энэ бүх юм ийм нөгөө ийм одоо юу гэдэг биенээс хамааралтай болсон юм байна. Тэгэхээр энэ хүүхдийн мөнгө гэдэг шиг энэ нүүрс энэ олон хүмүүс хоорондоо нүүрс хөтөлбөр гэж кодлж ярьдаг байхгүй. Кодлж ярьдаг. Өөр оноос нь байхгүй. Хүүхдийн мөнгө гэдэг шиг. Тэгсэн чи эдгээр юу вэ гэхээр ерөөсөө нүүрс хөтөлбөр гэж алгаа. Тэгээ ингээ бүх сайдуудаас байцаал авчиж байгаа. Тэнгүү түрүүн уншиж юм л дээ. Сайхан бэлэг сайдаас хот гэж байгаа. Гэхдээ наа чи условны нэр байхгүй да. Тийм стандарт нүүрс хөтөлбөр гараагүй шүү дээ. Нүүрс хөтөлбөр гэж харуул тэр чинь юу вэ гэхээр мөнгөтэй зарцуулах ажил юу хүмүүсийн нөгөө юу л орон тоотой. Тэгээд тэр нь хэдэн жил тэр чинь хэдэн яам хариуцахыг тийм юм байдаг байхгүй юу? Яг стандарт нүүрс хөтөлбөр. Энэ чинь нүүрс хөтөлбөр гэдэг нэг оноос нь нэртэй засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын иргэдэд нүүрс нийлүүлж байгаа л ажил. За тэгээ энэ хөтөлбөр чинь тэгэхээр нүүрс хөтөлбөр гэдэг байгаа энэ ажил. Би одоо нүүрс хөтөлбөр гэдэг тэгэхгүй би ч одоо агаарын бохирдлын дээр дандаа хэлэх бол хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энэ ажил бол хизээ эхэлсэн бэ гэхээр сонирхол сайд өөрөө өснөс л эхэлсэн. Ажлын хэсэг байгуулсан. Ерөнхийдөө 9 сарын сүүлээр ажлын хэсэг байгуулсан. Нөгөө сонирхол сайд 9 сарын юунд 16-нд нөгөө ажлын хэсэг 26-нд ажлын хэсгээ томлоод тэгээ ажлын хэсэг байгуулаад тэгэл цаашаа явдаг. За тэгэхээр энэ юу вэ гэхээр юм байна. Энэ нөгөө нэг ажлын хэсэг байгуулсан тушаал уг нь эхнийх нь нөгөө сонирхол сайдын ажлын хэсэг байгуулсан тушаал гэсэн. Тэрний дотор хий орж байгаа гэхээр яамны яг энэ нүүрсний бодлого хариуцсан дарга. Тэр нэг бануурын уурхай захирал, дэд захирал за тэгээд нэг юу гэж нэг өөр нэг норм болчихлоо. Тэр нь юу гэхээр энэ бануурын уурхай Улаанбаатар хотын иргэд байгууллагуудад нүүрсийг жижигнэгийн үнээр зардаг бануур элчийн захирал орсон гэдэг байхгүй. За эдгээр юу гэхээр ажлын хэсэг байгуулаад тэгээд энэ яах вэ гэхээр та нар энд харж байгаа. Энэ юу гэхээр ингэж байгаа. Бануурын уурхай нүүрсийг 50 кг-аар шуудайлан хэрэглэгчд борлуулах санал боловсруулахад ажил дараах ажлууд хийгдэ. Эдний үүрэг бол энэ л байсан байхгүй. Одоо ингээд ийм 50 кг-аар шуудайлаа. За тэгээ энэ юу гэхээр хоногт нэг 28 вагон юм а гэж бодоод ингээ баахан ажил хийсэн юм. За ингээд одоо энэгээ ингээд дүгнэж. За би энэ танилцуулгын хамгийн сүүлийн хуудсыг гаргаад байна. За энэ дээр юм хамруулчих. За тэгээ энэ дээр ингэнгүүтээ дүгнсэн байна. За одоо ингээд туршилтын үр дүнгээс дүгнэлт ихэд бол юу гэхээр нүүрс болох талбай багтаамж тухайн үед бас үн дэрийг харгалзан ажлын хэсгээс багнуурын уурхай нүүрсийг буталж чигшин 50-100 мм ширхэлтэйгээр одоогийн нүүрс нь одоо энд ашиглаж буй хагас вагоноор
Уг нь эдгээр чинь чааваас амар их туршилт хийсэн юм. Битүү вагонд багнуур шуудаад тэр наалтанд харагдмын товч харуулж. Тэгээ ингээд хагас вагоноор тэрвэрлээд багнуур ичхээгийн талбайд тэнд нь шуудайлах нь аюулгүй ажлын техникийн хувьд хамгийн зөв хөрөл юм аа. Нэгдүгээр. За хоёрдугаар судалгааны төвлөлтийг үндэслээд багнуурын уурхайн нүүрсийг 50-100 мм-ийн ширхэлтэйгээр төмөр замаар тэрвэрлэн Улаанбаатар хотын амгалан өртөө толгой төртөнд буулган шууд айлж 1 тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр айл өргөд орлуулахаар шийдвэрлсэн гэж. Энэ ажлын хэсэг чинь ингээд шийдсэн байна. Нэгдүгээр өндөр ачраа бууд шууд айлах юм байна. Тэгээд энийг нь айл 80 мянган. За өшөө жоохон томруулчих. Энэ доотлын би энийг уншаад. За тэгээд энэ ажлын хэсэг бас хийсэн юм аа миний ярьж байгаа. Тэгээд одоо энийг ингээд хийхийн тулд 28 богон ачуулсан нүүрс тогтмол хангах зорилгоор багнуурын уурхай төлөвлөлт гарган нүүрсийг бутлан ангилах зорилт бүхий шигшүүр экскаватор ачигчийн комплекс уурхай дээр туршилтын зургаар ажиглуулж 2010 оны 10 сарын 24-ноос 11 сарын 5-ны өдрийн хугацаанд 5,000 тонн шигшин нөөцлөлөө гэж. Энэ бол юу гэхээр багнуурын шигшүүр биш, Комод гэдэг компанийн шигшүүрийг түрээсээр түр 11 сарын 5 хүртэл аваад тэгээд түр түгшинж үзсэн байна. Энэ шийдвэрээ бол өөрсдөө бүгдээ гаргаад өөрсдөө хийсэн. Энд ямар нэгэн ганцгүй асуудал байна. 80 мянган төгрөг ямар нэгэн ганц хямдхан хийсэн юм байна. За тэгээ энэ ингээд нөгөө ажлын хэсэг маань тайлан гаргаж байгаа. За энийг хараараа тань. Эрчим хүчний яам багнуур үзсэн. Энэ хоёр өөрсдөө бүрийн эрхийнхээ өрөөнд хийсэн. Тэгээд одоо дараагийн харж байгаа. За тэгээд юу гэхээр ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хасвар өгөө байгаа. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу багнуурын уурхайд ингээд шуудаа баг энэ зорилго юм байгаа шүү. Одоо дахиад нэг юм байна. 50,000 60,000-аар нүүрс авч ирсэн шүү дээ. Тийм хизээч байхгүй. Тэрнээс гадна анх зорилготой бол баг орлоготой айл өргөд жижиглэн гэрийн хажууд нь шуудалаад өгөө. 6 хэлтэй шуудаа 1500-өөс 40 хэлтэй шуудаа 3200 болсон. Энэ ажлыг чи өгдөг юм. За тэгээд цааш нь явуулчих. Тэнгүүд энэ дээр бид нар дахиад урьдчилан тооцоогоо хийсэн. Энэ нөгөө багнуурын уурхайх орцоос энэ хэсэг шүү. За энэ юугаар нүүрс худалдах авалт бол 27,500 төгрөгөөр авнаа. За энэ бол одоо 20 шуудаа юм аа. 50 шуудаагаар болж ирсэн юм шиг байна. Ачир дээр бол 40 хэлээр 50 хэлийн шуудаа 40 хэл авдаг. Нүүрс жоо эзлэхгүй их байна. За тэгээ ингээ баахан зардал гаргаад ингэсэн байна. За энэ тэгээ ингээ 64 мянган төгрөгөөр одоо 1 тонн нүүрсний зардал болж байна гэж. Зардал болж байна гэж. Тэгэхээр энэ доктор хэд хэдэн алдаа гарсан байх. Шил одоо юу гэхээр энэ тээврийн зардлыг энэ тээврийн зардал төмөр зардаг шүү. Энд юу гэхээр тээврийн зардал нь хаана үлээд хотдох тээвэр 4,500 1 тонн. Үгүй байхгүй. Энэ чинь юу гэхээр 1 тонн ачаа жишээлбэл портер одоо юу толгойтоос ингээд 7 бол 40,000 болдог байхгүй. Энэ чинь нөгөө портерын жолооч нартыг гэрээ аваад ажилтуулж байгаа учраас 1 тонн нэг 10 мянган төгрөг багцсан. Энэ дээр алдсан. Дээр нэг нөгөө нэг 163 цэг байгуулаад цалинжуулах асуудал байхгүй. Гэвч ингээд тэр олон юмнаас болоод энэ 64 чинь 78,000 төгрөг болсон. Бидний хамт чигсэн байна. Тэгээ 80 мянгаар зарсан байхгүй. Зөвхөн хэлбэрийн зав уурхайтай жижиг нүүрсийн дээр тоглолттой болоо ингээд тэгээд энэ нүүрсийг өндөр болоод хаянд одоо энэ зөвсгөөс $27,500 Улаанбаатар дайраад очтой хэдэн зэрэг мэдсэн. Яг 2 хоногийн өмнөх байдлаар манай нэг тал 200 хатна болсон. Эндээс $27,500 Асуусан одоо яг шигшсартай нэмж. За 30 одоо энэ шигшсартай оруулчих гэж. Шигшсартай юм бол эндээс нэг тонн нүүрс 30,000 гараад Улаанбаатарт айлд очих доржин гэдэг айлд очихдоо 200 нүүрс. Дараа 7 дахь өсчин маш их хэмжээний зардал өсөж шээ. Замд нь өчнөө тэгэхээр манай шинжлэх ухааны бодлого энийг яг 2 дахин багасна. Зөвхөн тэгж тавьсан учраас бид нар бэлтгэлтэй хэлсэн шүү дээ. Одоо энэ уурхайд зориуд өгч энэ баахан бэлдүүлсэн байна. Иргэдэд зориулсан нүүрс ухдаг тусгай мөрөвцөг бэлдээ. 300,000 хэрэгцээ байгаад та нарыг 60 нийлүүл хайчаа. Тэр байгаад юм аа. Энэ нь тусдаа бас эдгэрийн тоног тохиромжийг ашиглаж бас дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Танаа угаадаас ашигтай хийх гэж байна. Нөгөө талаас иргэдтэй бас ашигтай байна. Яаж одоо иргэдийн сэтгэл эндээс 30,000 вакцинаас танаа уурхай шууд өөр биш байх хэрэгтэй.
Тэгэхээр одоо тайван хараад нөгөө мөрөгчөө яаж үлдсэн байна яаж заманы төвд асуулт ирсэн. За ингээд энэ 10 сарын 23-нд ерөнхий сайд руу очиж ажлын хэсгийн нөгөө дүгнэлтийг ажил болгоод явж байгаа. За энийг одоо тавьчих. Энийг бэлтгэл ажил хийж тодорхой зорилготой хийж байгаа. Тэр сая манай хэлний хэмжээсэн санаа хэлсэн. Хоёр асуудал шийдэх гэж ирсэн юм. Эхний асуудал бол энийг шийдэх гэж ирсэн. Энэ бол Улаанбаатарт сарцсан үсний үсэт өөхний энэ өөрөөр хэлбэл Японы хэрэглэгчдэр бол энэ одоо яг тэр маш том дарамт болно. Тэр өнөөдөр миний хэлсэн бол одоо энэ томд төрөлөд энийг хоёр дахин бууруулах гэж хэлсэн үгээр тодомж орчин 8 орчин төрөл болов. За энэ бол автомобилийн хэлстэй болчихсон юм биш. Тэгэхээр энийг тийм болгох харах ухааны бол манай үнэн зөвхөн транспорт нэг сайн хугацаанд бол танахтай ажилласан, уулзсан, тэндийж ажилласан, тэнд иргэдтэй очиж уулзсан, тэрний компанитай уулзсан, маш их олон талаар ажилласан. Тэгээд бид нар ямар тооцоо гаргаж байгаа юм бэ? Одоо энэ тооцоо гэдэг нь хөрөө бол нэг 700 болж болох юм байна гэдэг тооцоо хийж байна. За дараагийн Багнуур нөөсөө тойруулаад хувийн компани лицензийг авсан юм аа. Манай ихэнх хүмүүсний одоо чи өсөлт хөрөнгөөр харуул хийсэн байгаа тийм. Өсөлт хөрөнгөөр харуул хийсэн ихэнх хүмүүс маань нэг хувийн харуул өсгөөс болоод зөвхөн хувийн компанид очиж байна. Энийг хүчингү болгож өгөөч гэдэг ийм саналыг нэг шүтээр маш олон газар тавьсан байгаа. Бүгд засгийн газар тавьдаг санагдсан. Тэр учраас би бас багнууд хийж байгаа нэг зөвлөгөө бол тэр хууль шийдвэр хүчингү болгох ёстой гэж үзсэн. Тэр бас одоо хоног ажилласан. Яагаад ингэж төрийн өмчийн компани гадны тойруулаад ингэж лицензээр авчихсан. Хуулийн дагуу авчуу, хууль бусаар авчуу, ашигладаг хэрэглэх газрын өдөр судлагдсан. Судлаад хэдэн мэн бол ямар төвөд гаргаж өгсөн гэхээр хууль бусаар болгосон байна гэсэн. Тэр учраас одоо багнуур нөөсөө уурхаад тойруулаад авчаад байгаа тэр компани та нарт 20,500-аар өгөх гэсэн шүү дээ. Та нарт өсөв өгчл байгаа шүү дээ. Газар шийдэж байна. Тэр шиг гэр хорооллын 27,500-аар та нарт ашигтайгаар ингээ өгч болдгоо мүү. Гэхдээ энэ надад хамаагүй. Ерөнхий сайд чинь би хэлье гэдэг. Тэг би ерөнхий сайд очиод танилцуулж байгаа. Ийм тогтоол гаргасан байна. Нөө факсч гээ би авчихсан шүү дээ. Тэрийг нь Утган баярыг энэ хурал мурал дээр хэлсэн байгаа. Ганц зүгтээ би өстө зад хэрэлдээ тэгэл. Би Утган баяртай хэрэлдэж яах юм бэ? Би дарга нь биш. Надад ямар ч ирхэшгүй сонирхол байхгүй. Тэгээд тэр нэг ингээ явуулж гэж миний хэлснийг л намайг хэрэлдлээ гэж ойлгосон юм шиг байна. За тэгээ би ерөнхий сайд хэлмүүд ерөнхий сайд хэлж байгаа байхгүй юу? Гансхөө 20 багнуур уурга шигшдэг болцсон юм уу гэж асууж байгаа. Үгүй. Гэхдээ 27,500-аар намайг нодлоо очихсон тэр юм дөрний ашигтай гэж ярьж ирсэн шүү дээ. Энэ жил яахан гэр хорооллын иргэдэд уучлаарай бид нар одоо орон нутгийн сонгуул өнгөрцөн 90,000-аар 100,000-аар өглөө гэж хэлэх юм уу? Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлж шүү дээ. Энэ бол нөгөө нүүрс хөтөлбөр биш шүү, зорилттой хөтөлбөр шүү. Бас зорилттой хөтөлбөр гэдэг чинь юу гэхээр нөгөө засгийн газрын 12-оос 16 оны хооронд за өшөө доошо буулга харуулж байгаа. Тэрийг жоохон томруулаад харууллаа. Энийг. За ер нь бол багнуурын уурхайг чааваас засгийн газар дээрхийд байсан бас байхгүй. Юу гэхээр нүүрс хөтөлбөр эхлэнгүүт та нар түрүү харсан шүү дээ. Хамгийн түрүүнд тойруулаад байгаа нүүрслэг нь уурхайг
2 сар болж байгаа засгийн газар шүү дээ. Хүчин төхөж хуулийнхын хүрээнд хүн гаргуул томж үзүүлж байгаа л гялс яагаад нүрсний урхайг нь өчөж байгаа байхгүй. Тэр бол үнэхээр маш том хувь нэмэр. Хоёрт нь яасан бэ гэхээр эдгээр нөгөө нэг 90-ад онд байсан нэг Японы Камацугоос авсан тоног төхөөрөмжүүдтэй. Сүүлд нь нэг их тийм олон юм авч чадаагүй. Тэгээ нэг баахан өртөө учраас зээл авах гэхээр марцаа байдгүй. Хүндрэлтэй. Тэгээ ерөнхий сайдын өчөд уйсан байхгүй. Бид нар одоо нэг хүчин чадлаа тоног төхөөрөмжөд сайжруулмаар байна. Хүчин чадлаа нэмэгдүүлмээр байна. Тэгэхгүй бол одоо энэ үйл аюул цахилгаан станц ч нүүрсгүй болно шүү гэсэн байхгүй. Тэгэнгүүт нь яасан гэхээр засгийн газар нэлийн шуурхай ажиллаад тэгээ хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг авах зээлийг засгийн газар өөрөө сангийн яамаар баталгаа гаргуулад гаргаж өгсөн байхгүй. 1 сарын 10 хэдэнд тогтоол нарсан гэдэг. 18.6. За тэгэнгүүт тэр бол Багнуур урахад айгүй ямар нэгэн шийдвэр гаргадаг албан тушаалтан биш шүү. Би бол 263-ын 2 гэдэг заалтаар гэмт хэрэг хийдэг этгээд биш ээ. Хоёрдугаарт би ямар нэгэн үнийг өөрчлөөд Багнуурыг хохироцсон асуудал байхгүй. Тэр бол юу гэхээр засгийн газрын шийдвэрийн хүрээнд ерөнхий сайдын шийдвэрийг төлөөлөө өдөр зөвлөн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргацсан шийдвэр шүү. За баярлалаа.